Энэ тэтгэврийн зээлийн асуудал дээр одоо та админ одоо юу хийчихвдээ? Яг үнийг хэлэхэд иргэдийн тэтгэвэр хангалттай их биш байгаа энэ цаг үед бид нөгөө талд нь энэ тэтгэврийн зээлэн дээр одоо хүмүүсийн ер нь аваад сурцсан яг одоо бүр тэрнийг хэмжээд сурцсан, хэрэглээд сурцсан мөнгөнд хамаагүй гар хүрнэ гэдэг үл хэцүү байдаг Монгол банкныхаа. Тэгэхээр үүн дээр та нар нэг судалгаа энэ төр хийж ээж үүн дээр гар хүрхгүй дээ. Тэртээ дөрвөө тэтгэврийн хэмжээ бол хангалттай их биш байхад ахаад дээрээс нэмээд ингэж одоо хамаагүй одоо тэтгэврийн зээлийн хэмжээг хязгаарлал энэ төр гэдэг бол одоо яг хэдэн хүмүүсийн нэг 5-10 хүмүүсийн 10% эрх ашигын зөрчигдөд байгаа асуудлууд байх юм бол ахмад насны тухай хуулиар угаасаа энийг бол хувь шүүхийн байгууллагт хандах зөрчлийн хуулиар хүүхд эцэг эхийнхээ тэтгэврийг хүүхдүүд нь одоо хууль бусаар аваад хүчрхийлж аваад энэ төр урдаас нь аваад үрээд авах юм бол үүнийг угаасаа хариуцах хэрэгтэй байгаа шүү дээ. Хуулийн дагуу хариуцлага хүлээх хэрэгтэй байгаа. Тэгэд үүнийг яагаад ингээ хамаагүй гар хүрчвэ? Тэгэхээр иймэрхүү асуудлууд дээр та бүхэн маань нэг цаашдаа нэг жоохон хариуцлагатай хандмаар байна. За энэ Монгол банк ер нь энийг санхүүгийн зохицуул хорон дээр сая улсын хурлын дарга очиж бас ажилласан. Улсын хурлын дэргэдэх байнгын ороодын даргын дэргэдэх зөвлөлийн гишүүд Монгол банкн дээр бид бас очиж ажилласан. Зээлийн хүү бууруулах тал дээр та бүхэн маань нэг жоохон дөрвтэй арга хэмжээ амар ах юм. Бид нар 1990-ад оноос ингээл одоо өнөөдөр төдийгөөс үдий болтол банкны системээ эвдчихгүймсэн, банкны системдээ хамаагүй одоо гадны нөлөөлөл оруулчихгүймсэн гэсэн байдлаар төдийгөөс үдий болтол явхад нөгөө талдаа ерөөсөн шин байдлаар яг иргэдэд үзүүлж байгаа үйлчлэгээ энэ ялангуяа зээлийн хөв бууруулах тал дээр ийм алхмуудыг хийя гэж энэ банкны холбооны зүгөөсч байдаг юм уу? Улсын хуралтайгаа, хууль тогтоогч байгууллагатайгаа, Монгол банктайгаа ч гэсэн ер нь нээлттэй ажиллаж байгаа тал төдийлөн сайн харагдахгүй байна. Одоо иргэдийн дунд ерөөсөн хамгийн бухимдалтай сэдв зээлийн хөв болсон. Тэгээ үүн дээрээ манай одоо ингээ хувь гишүүн Бачуур гишүүн өөрөө энэ хуулийг санаачлаад өргөн бариад явж штэ. Гэтэл уг нь энэнийг Монгол банкнаас санаачлаад засгийн газраас сангийн амнаас ч гэдэг юм өргөн бариад батлуулах бас нөгөө талдаа бүрэн боломжтой байсан юм биш үү? Тэтгэврийн зээлтэй холбоотой асуудлыг бол хөндлөө. Монгол банкны мөнгөний бодлогын хороо өнгөрсөн одоо 3 дугаар сард хуралдаж тэтгэврийн зээл барьцаалж тэтгэвэр барьцаалж авч байгаа зээлэн дээр бол тодорхой хэмжээний бол зохицуулт хийсэн байгаа. Зохицуултын хүрээнд бол тухайн зээл аваад зээлийн эргэн төлөлтөөс гадна үлдэж байгаа хэсэг нь тухайн ахмад насны өөрийн амжиргааг одоо залгуулах хэмжээнд байх тийм зохицуултыг хийж өгөөч гэдэг хүсэлтийг гэр бүл хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаас тавьсны үндсэн дээр бол бид бүхэн зохицуултыг хийсэн байгаа. Монгол банк мөнгөний бодлогын хороо бол хараа тусаар хуралдаад энэ хүн шийдвэрийг бол одоо баталдаг. Тэгээд дараагийн хурал бол 2 дугаар улиралд бол хэлцэгдээд явна. Бид бүхний зүгээс ч гэсэн энэ асуудлыг бол эргэн харах боломжтой гэж бол үзэж байгаа. Засгийн газраас бол энэ саналаа буцааж одоо хуучин горонд нь оруулъя гэдэг бол саналаа бол илэрхийлсэн байгаа. За зээлийн дундаж хүү бол яг одоогийн байдлаар бол 17%-тай жигэнсэн дундаж хүү. Үлдэгдлээр нь тооцох юм бол 16.1% зээлийн одоо зээлүүдийн үлдэгдлийн хүү бол тийм байгаа. Тэгэхээр энэ зээлдэгчийн одоо оног зах зээлд нэвтрүүлснээр санхүүгийн зах зээл дээр дэд бүтц маань сайжраад яг үүнийгээ дагсан зээлдэгчийг таньж мэдэх функц арилжааны банкн дээр илүү боловсронгуй болох юм. Зээлийн хүн маань өөрөө нийгэм эдийн засгийн үндсэн нөхцөл байдлыг бол илэрхийлдэг. Жишээлбэл 2021 онд бодлогын хүү 6%-тай байхад зээлийн дундаж хүү 13%-тай байсан. Буюу одоогийн хос бол ойролцоогоор бараг 4%-аар бол бага байсан. Тэгэхээр бол зээлийн хүүгийн бол өрдөж нөхцөл нь бол тухайн одоо Монгол банкнаас барьж байгаа бодлогын хүү байдаг. Бодлогын хүү маань өөрөө инфляцийг дунд хугацаанд тогтворчуулах үндсэн чиг үүрэгтэй байдаг. Хэрвээ бид бүхэн зээлийн хүүг механикаар хит бага түвшинд барих юм бол нөгөө талдаа зээлийн хүү гэдэг нь төвөргийн худалдаа авах чадвар байдаг. Төвөргийн худалдаа авах чадварыг механикаар хит бага түвшинд барих юм бол нийт одоо бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт манай улсын одоо эдийн засгаас гарч байгаа одоо мөнгөн урсгалын гадагшлах урсгалыг бид бүхэн бол тогтоож чадахгүй. Энэ бол хэдэн зүйлийг бас үнэтэй Монгол банк санхүүгийн зохицуул хороор хамтарч хийгээсэй гэж бодож байна. Нэгдүгürt иргэдийн санхүүгийн боловсролыг сайжруулаасай. За энэ бол ингээл нэг муу зээлийн түүх үүсчихэд дараа нь тэрийг арилгахад их хэцүү.
За ингээд ерөөсө насан туршдаа шахам тэр хүн дандаа өндөр хүүтэй зээл авдаг, эсвэл зээл авч чадахгүй гэд ингээд бизнес эрхлэхэд ч хүнд нөхцөл байдал руу ордог учраас зээл манай монголчууд чинь зээлийн санхүүгийн сахилгат жоохон муутай. За дээрэс нэмээд бид нэр энэ үг түүхтэр анхаарахгүй байжгаад хувь хүн өөр дээр муу зээлийн түүх үүсгэчихгүй дээ. Тэм учраас санхүүгийн боловсролыг сайжруулах дээр сайн ажиллах хэрэгтэй байна. За хоёрдугаарт энэ одоо надад зүгээр хувь хүнд өөрт анзаарчихсан гадаад амьдарч хахад энийг банк санхүүгийн байгууллагаас зээл авахаас өөр аргагүй юмр бас жоохон түлхээд идэм бэл. Тэгэхгүй л юу өсдгүү түүх өсдгүү хувь хүн дээр. Тийм болохоор хэдийгээр одоо хувь хүн өөрийнх нь дансан дээр баг мөнгө байсан ч гэсэндээ заавал кредит карт аваад зээлийн карт аваад зээлэг авч иж өөр дээрээ зээлийн түүх үүсгэхгүй л дараа нь ипотекийн зээл авахд ч байдаг юм уу, цалингийн зээл авахд ч байдаг юм уу, өөр ямар нэгэн зээл авах болохоор л тань дээр зээлийн түүх үүсээгүй байх гэдэг. Гэхдээ миний дансан дээр уг нь бол мөнгө байгаа штэ гэсэн ч зээлийн түүх гэдэг зүйл маш их чухал болчиход байгаа учраас зээл рүү иргэдийг түлхээд байдаг тийм нийгэм харагдсан Америкт бол тэгэхээр үүн дээр бас нэг анхаармаар харагдчихжээ. Энэхүү хууль өргөн баригдаад батлагдсанаар улс нийт зээлдэгчнэр бүгдээрээ санхүүгийн оноотой болно л гэсэн үг. Тухайн оноон дээр үндэслээд тухайн арилжааны банкнаас зээл авах эрх нь бол нээлттэй байна. Яг одоогийн байдлаар англи буураад зээлийн одоо бид бүхний ярьдгаар муу зээлтэй болцсон харж ихсалтад овцсон гэдэг байгаа иргэд аж ахуй нэгж гэсэн арилжааны банкнаас зээл авах эрх нь нээлттэй байна. Зээл аваад явж байгаа. Зүгээр тухайн зээлдэгчийн авж байгаа зээлийн хэмжээ болон хүртээмж дээр л нүл тухайн одоо зээлийн чанараас хамаарсан өөрчлөлтүүд орж байгаас биш санхүүгийн үйлчлэгээ авах эрх нь бол нээлттэй байна. Ямар тохиолдолд үйлчлэгээ авч чадахгүй байна гэхээр барьцаа хөрөнгөгүй буюу одоо барьцаагүй аппликейшны зээлүүд дээр бол энэ мэдээж бас харьцангуй хүндрэл бол учраад байгаа. Гэхдээ энэ зээлийн оноо гэдэг нь түрүү Бачуур гишүүн хэлсэн энэ бол бодит бит бас хөрөнгө юм аа. Тэгэхээр бит бас хөрөнгө нь сайн байх юм бол энийгээ барьцаалаад тухайн зээлийн